За, бэрхийн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн талаар танилцуулга хий. За, нэг бэрхийн уурхай нэр бүхий 112 иргэдийн хэмжлэгдсэн төлөөлөгчдөөс Монгол Улсын засгийн газар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан засгийн газар 1999 оны 05 сарын 74-р тогтоолын 3-г заалт болон 2018 оны 1-р сарын 31-ний өдрийн хуралдааны 7-р тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг удаа дараалан хэрэгжүүлэхгүй байгаа. Төрийн өмчийн бодлогын зохицуулалтын газрын эс үйлдвэрийн хууль бус болохыг тогтоож, тус уурхай нь хувьчлагдахаас өмнөх үеийн буюу 2004 оны 5-р сар хүртэлх төрийн мэдлэлд байх үед нөхөн төлбөр авах ёстой байсан итгэмжлэлийн дагуу нэр бүхий уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрийн хохирлыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Монгол Улсын засгийн газраас гаргуулж барагдуулах тухай нэхэмжил гаргасны дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүх 2002 оны 5-р сарын 26-ны өдрийн 0404 тоод шийдвэрээр бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлийн зарим хэсгийг хангаж бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын засгийн газрын эс үйлдвэрийг хууль бус болохыг тогтоож бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний улаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохиж ормын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын засгийн газар даалгасан бөгөөд захиргааны хэргийг давж цаалдах шатны шүүхийн 2022 оны 8-р сарын 25-ны өдрийн 0570-р магадлалаар нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч шүүхийн шийдвэр биелэгдэхгүйгээр 3 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. За, бэрхийн уурхайгийн зүгээс одоо Юден такс тин аудит ХХК-гаар хэлгсэн шинжээчийн дүгнэлт итгэлцүүр шинжилэн тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолыг үндэслэн нийт төлөөллийн эрхтэй 88 иргэнд 2 удаа олгох 7 тэрбум 32 сая 820 мянган 405 төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоолол гаргуулсан байна. За, хоёрдугаарт Хинтээ аймгийн бэрхийн уурхай 1954 онд анх байгуулагдаж 74 оноос Монгол расцвет нэгдлийн мөрөлтгөнд орж Монгол Улсын засгийн газрын 1999 оны 74-р тогтоолоор бэрх уул төрийн өмчлөлт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсан бөгөөд төрийн өмчийн хороо хуучин нэрээр 2001 оны 442 дугаар тогтоолоор бэрх уул төрийн өмчт үйлдвэрийн газрыг хувьцаат компани болгон тус өөрчлөн байгуулагдсан байна. Улмаар засгийн газрын 2002 оны 9-р тогтоолоор баталсан төрийн өмчийн 2002 онд хувьчлах хөтөлбөр заасны дагуу төрийн өмчийн хороо тус компани хувьчлалыг зохион байгуулж 2004 оны 4-р сарын 29-ний өдөр Эрдэнэс менежмент багт шилжүүлж өгч худалдаа авах гэрээ байгуулан бэрх уул төрийн өмчит хувьцаат компани нийт хувьцааны 67%-ийн хувьцааны өмчлөг эрхийг шилжүүлэн 2005 онд Монголын хөрөнгийн биржээр үлдэх 33% ноогдох хувьцааг нийтэд худалдсан байна. За, бэрхийн уурхайчдыг төлөөлөн асар их хүч төвийн тэргүүн иргэн дэ алтан гэрлээс нэр бүхий уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4 сая 790 мянга 4 тэрбум юм байна те 4 тэрбум 790 сая 480 мянга 334 төгрөгийг Монгол Улсын засгийн газраас гаргах асуудлаар удаа дараа өргөдөл гомдол гаргасны дагуу засгийн газрын хэрэг эрхлэх газраас үүрэг болгосны дагуу төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 85 дахь тоод тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн 2013 онд үйлдвэр хөдөө аж ахуй яам төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулж ажилласан бөгөөд 2013 онд байгуулагдсан ажлын хэсгээс нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр орлуулах асуудлыг засгийн газарт тавьж шийдвэрлүүлэх дүгнэлт гаргасан байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2015 оны 9-р сарын 18-ны өдөр 5/2858 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг дэмжсэн байдаг хэдий ч тухайн үеийн засгийн газар шийдээгүй байна. Бэрхийн уурхайчлалын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн алтан гэрэл уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4 тэрбум 513 сая 480 мянга 334 төгрөгийг засгийн газраас гаргуулах асуудлаар 2017 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд засгийн газар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хөдөлмөр нийгэм хамгааллын яамнаас төлөөлөл оролцож байсан.
За нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 04:04 дугаар шийдвэрээр захиргааны хэргийн дав заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 570 дугаар магадлалаар бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгааллах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын засгийн газар таалгасан. Дээрх шийдвэрийн дагуу хөдөлмөр нийгэм хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 6-ны өдрийг А174 дугаар тушаалаар байгуулагдсан. Улмаар 2024 оны 4 дугаар сарын 18-ны өдрөөр А79 дугаар тушаалаар тус ажлын хэсгийг шинжилэн байгуулсан байна. Гэр бүл хөдөлмөр нийгэм хамгааллын яамны салбарын хяналтын хилтэс бэрхийн уурхайд ажиллаж байсан эрхэмлэгчилж нэр бүхий 112 иргэдэд олгон нөхөн төлбөрийг хэмжээг Монгол Улсын засгийн газарт 2023 оны итгэл зүйн шинжилэн тогтоолд өөрчлөлт оруулах тухай 238 дугаар тогтоол заасан цалингийн итгэл зүйрийг ашиглан тооцоолоход 9,456,196,866 төгрөг байна. Ажлын хэсгийн дүгнэлт нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж төлбөрийн тухай хуулийн 3.1-1 дэгдэх заалт, нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 04:04 дугаар шийдвэрийг тус үндэслэн нөхөн төлбөр олгох тухай засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанаар хилцүүлэхээр 2025 оны 11 дугаар сарын 17-ны өдөр хүргүүлсэн байна. За 3. Монгол Улсын их хурлын өргөдлийн байнгын хороод хандан бэрхийн уурхай нэр бүхий 112 уурхайчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д Алтан гэрлээс ирүүлсэн уурхайчдад олгох нөхөн төлбөрийн талаарх өргөдлийн дагуу өргөдлийн байнгын хорооноос 2025 оны 10 дугаар сарын 15-ны Улсын их хурлын 10/11872 дугаартай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад хандан мэдээлэл авах тухай алтан бичиг хүргүүлсэн бөгөөд гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хариу ирүүлсэн. Байнгын хорооноос Улсын хурлын гишүүн Д Батбаяр Д Гаммаа нарт өргөдлийг судлан холбогдох санал танилцуулахаар хуваарлсан бөгөөд энэ хүрээнд Улсын хурлын гишүүд 2025 оны 12 дугаар сарын 5-ны өдөр холбогдох талуудыг оролцуулан уулзалт зохион байгуулж тодорхой тайлбар мэдээлэл авсан. Тус өргөдлийг судлан үзээд холбогдох талуудын тайлбарын мэдээлэлээр үндэслэн өргөдөл гаргагчийн хүсэлтийг зарчмын хувьд дэмжиж байгаа тул дээрх саналуудыг танилцуулж байна. 1-р гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд уг асуудлыг засгийн газрын хуралдаанд танилцуулах. Монгол Улсын сайд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга засгийн газрын хуралдааны дараалалд оруулахад дэмжлэг үзүүлэхэд анхаарах. 2-т Монгол Улсын засгийн газраас шүүхийн шийдвэрийн биелэлтийг шуурхай хангаж Монгол Улсын 2027 оны төсөвт тусгахад анхаарах талаар өргөдлийн байнгын хорооноос алтан бичиг хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. За танилцуулгыг дуусгалаа. За